За би өнөөдөр та бүхэнд яг Америкт байр орон сууц хаус худалдаж авахд ямар боломж байгаа, эдийн засгийн ямар нөхцлүүд байгаа, зах зээлийн нөхцөлийг танилцуулаа явуулъя гэж бодлоо. Ерөнхийдөө та бүхэнд бас тайлбарлахад Америкийн эдийн засгийн одоо үйл хөрөнгөний эдийн засгийн нөхцөл нь одоогийн байдлаар ямар байгаа ингэ тавчхан юу оруулсан байгаа. Статистик мэдээнүүд оруулсан байгаа. За ерөнхийдөө бол Америкийн зах зээл бол нэлээд том зах зээл гэдгийг бол бүгдээрээ мэдж байгаа. Одоо муж улсын нэгдсэн муж улсын хуультай учраас муж болгон өөрийн хуультай, өөрийн санхүүгийн эдийн засгийн өөрийн зохицуулалтуудтай учраас баг муж болгон улс шиг өөр эдийн засгтай явж байдаг. Тийм болохоор бүхэлд нь Америк гэдээ ярихад бол нэлээд жоохон зөрүүтэй тоо гарч магадгүй. Гэхдээ ерөнхийдөө зүгээр заримдаа тоо гаргадаг Америкийн нэгдсэн улсын хувьд гээд зарим эдийн засгийн үзүүлэлтүүдийг ингээ харуулсан байж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө Америкт бол дундаж байрны үнэлгээ, байр гэдэгт нь юу орсон бэ гэхлээр хаус, кондо буюу орон сууц, тэгээд хувийн орон сууц, тэгээд таун хаус гэж ярьдаг нийлсэн хауснууд, одоо ийм бүтцийн хауснуудын дундаж үнэлгээ нь бол 439 мянгатай гэж энэ жилийн байдлаар 10 сарын байдлаар гарсан байгаа. Ерөнхийдөө бол энэ жилийн байдлаар 10 сарын байдлаар бол байрны борлуулалтын хэмжээ Америк даяараа бол 2.6 өссөн байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад харин одоо байрны нийлүүлэлт буюу инвентори гэж ярьдаг нөөц нь бол 7.4%-аар өссөн байгаа. Америк даяараа. Гэхдээ мужаар нь аваад үзэх юм бол зарим нь буусан байгаа, зарим нь өссөн байгаа. Энэ үзүүлэлтүүд өөр байж байгаа. За одоогийн байдлаар зөвхөн ойлголт өгөхөд бол моргежийн хүү буюу одоо энгийн иргэдэд олгогддог зээлийн одоо моргеж үйл хөрөнгөний зээлийн хүү зах зээлээ дагаад хөвгч одоо дээшээ доошоо хөдлөө явж идэг. Энэ хүү бол одоо өнөөдрийн байдлаар гэх юм бол 6.2-аас 6.3-тай явж байгаа. Гэхдээ энэ нөхцөл зээлийн хүү хүн болгон дээр ижилхэн гардаггүй. Зээлийн нөхцөл одоо зориулт бүх төрлөөс нь өөр хамаарад бас дээшээ доошоо байх маш их магадaltaй байж байгаа. Америкийн зах зээлийн хувьд бол ерөнхийдөө сүүлийн жилүүдэд бол маш их өсрэлттэй гэж ярьж исэн. Бүүм одоо нэлээд одоо өсөлттэй явж исэн ковид буюу пандемикийн 2021 оноос эхлээд нэлээд өсөлттэй явж исэн. Энэ өсөлт бол сүүлийн 2 жил, 3 жил бол ер нь тогтмолцоод ирж байгаа. Тэгэхээр бол одоо эдийн засагт бол хөрөнгө оруулахад эсвэл байр худалдаа авахд бол ерөнхийдөө нэлээд одоо тогтворчсон зах зээл дээр хөрөнгө оруулах боломжтой болж байна гэсэн үг. Америкийн муж болгон өөр одоо хуультай эдийн засагтай гэдээ ярьсан. Энэ дээр хүчин нөлөөлдөг үйл хөрөнгөд хамгийн томор хүчин нөлөөлдөг зүйл бол мэдээж цаг агарын байдал, одоо хүмүүсийн одоо ямар одоо орчинд амьдрах уу гэдэг нөлөөлдөг. Тийм болохоор одоо товчхон гэдэг мужуудыг товчхон тайлбарлаад тавьчих. Яг хүмүүс өөрсдөө Google-с мэдээлэл хайгаад олж болох боловч ерөнхийдөө тэнд амьдардаг хүний хувьд бол юу гэж хүмүүс хардгийг гэдгийг тайлбарлаа явчих гэж бодлоо. За Калифорни муж буюу хүмүүсийн хэвтлэн очдог муж бол урд Калифорни, хойд Калифорни болон урд Калифорнигийн хоёр хэсгээр ерөнхийдөө хуваагддаг. Хойд Калифорнид ямар хотууд хвчлэн байдаг вэ? Сан Франциско буюу том одоо нэг санхүүгийн байгууллагууд байрладаг Сан Франциско өнөг дагсан хотууд нь байж идэг. Энэ одоо Сан Франциско бид нар Бэй Ариа гэж ярьдаг энэ хотуудын цаг агаар нэх юм бол ерөнхийдөө бол дундаж сэрүүвтер тэгээд зарим өвдөлтөө бол ерөнхийдөө бороотой чихтэй ч гэдэм үү. Зундаа халуун хурай одоо 100 болдог. Ийм одоо 5 сараас эхлээд 10 сар хүртэл бараг бороо ордоггүй хурай уйлралтай ч гэдэм үү. Ийм нөхцөл байдал нь зарим хүмүүсийн хувьд маш тааламжтай байдаг. Сэрүүхэн нөхцөлд амьдрах туртай, заримдаа өдөртөө нар гардаг ийм нөхцөлд бол хүмүүс маш их дуртай байдаг. Ийм нөхцөлийг сонгоно гэвэл энэ хойдлын Калифорни байж байгаа. Энэ дээр бол газрын зураг дээр харуулсан байж байгаа. Ингээд Сан Франциско дагсан энэ хотууд бол маш том хотууд. Энэ хотууд өөрөөсөө бас зах зээлийн эдийн засгийн өөр нөхцөлтэй, байрны үнийн хувьд бас ондоо яж идэг. Нөгөө
амьдарч байгаа иргэдүүдийн боломж нь бас өөр байж байдаг. Цаг агарын хувьд бол энэ Сан Франциско нааталтай бол нэлээд одоо бороотой чихтэй байхад одоо ингээд далайнхаа нөгөө талдаа их газар руугаа ороод ирэхлээр нартай дулаахан хуурай газар байж байдаг. Тэгэхээр яг айл одоо цаг агаар тань тахиромжтой тааламжтай байна гэдгээ бас энэ дээрээс бид нар зөвлөгөө өгчнөө. За урд буюу South California гэхэд хүмүүс мэдж байгаа Лос Анжелес хотоор мэдж байгаа. Илээгээ даахсан хотууд байж байгаа маш том хотууд. Энэ газрын зураг дээр бол одоо энэ одоо бүсчилсэн хот дотроо олон жижиг хотууд байж байгаа. Энэ хотууд маань өөрсдөө дахиад бас даахсан эдийн засгийн шалгоондоо байрны үн шалгоо өөр нөхцөлтэй хотууд байж байгаа. Цаг агарын хувьд бол ерөнхийдөө бол маш дулаахан халуун. Өвөлдөө бол жоохон чихтэй тийм өвөл болдог. Зундаа бол маш хуурай. Ихэнх одоо саруудтай бол хуурай халуун ийм газар гэсэн үг ээ. Лос Анжелесыг дагсан хотод бол тэгэхээр та илүү дулаахан газар баймаар байгаа бол Лос Анжелес байж болно. Эсвэл сэрүүхэн газар амьдрах туфтаа бол Сан Франциско Бэй Ариагаа дагсан байж болно. Энтэй уялдаад бас сургуулиуд тэгээд одоо хотын хэр хотод амьдрах туфтаа, хөдөө амьдрах туфтаа ингээл бүх юма сонгоол явчихна гэсэн үг. За Калифорний хувьд бол дундаж байрны үнэлгээ түрүүн би ярьжсэн 10 сарын хувьд бол $838,000 дундаж үнэлгээтэй байна. Энэ ерөнхийдөө энэс нэлээд өндөр байж болдог. Бас бага бас байж болдог. Тэгэхээр та яг юу хайж байна, ямар байр төрлийн байр байна гэдгээс хамаарат өөрөөр байгаа. Яг Калифорни мужийн хувьд бол ерөнхийдөө борлуулалт бол өнгөрсөн жилийн хувьд бол 6.7% өссөн байна. Тэгээ 6.7-оос 8% өссөн байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад тэгэхээр бол бусад зах зээлтэй харьцуулахад, мужуудтай харьцуулахад нэлээд өндөр өсөлттэй явж байгаа. Энэ buyer's market гэж ярьдаг нь худалдаа авах илүү одоо давуу талтай ийм зах зээл байна гэсэн үг. Калифорни хувьд бол тэгээд бусад мужуудтай харьцуулахад харьцангуй үнэтэй одоо зах зээл гэж харагдаж байна гэсэн үг. За бас хүмүүсийн бас сонирхож магадгүй гэж бодсон мужийг оруулсан байгаа. Энэ дээр бол Флорида муж буюу урагшаа далайн эргийн энэ жижигхэн хог дээр байдаг энэ мужид бас маш их хүмүүс тааламжтай цаг агаартай учраас маш их хүмүүс хөрөнгө оруулдаг бас амьдардаг. Цаг агарын хувьд гэх юм бол ерөнхийдөө tropical гэдэг чинь ерөнхийдөө нэг далайн эргийн одоо арлын цаг агаартай гэсэн үг. Маш чихтэй, дулаахан, ерөнхийдөө дөрвөн улирлын туршид ерөнхийдөө тогтмол цаг агаартай байдаг. Хамгийн эрсдэл нь гэх юм бол hurricane буюу нөгөө далайн эргийн шуурганууд маш их болдог. Тийм учраас үйл хөдлөлгөөрийн зах зээлд энэ шуурганаас болж бас аяг их нөлөөлдөг. Тийм учраас үнэлгээнд нь бас аяг их нөлөөтэй байдаг. Тийм болохоор Калифорни мужийг бодоход зарим одоо энэ Флорида муж маань байж байна. Аль хэсгээс хамаарат одоо шуурганд өртөх магадaltaй гэдгээс хамаарат байрны үнэлгээнүүдээс маш их ялгаатай байж байгаа. Тэгэхээр энэ дээр бас зөвлөгөө өгөөд явнаа. За байрны дундаж үнэлгээ бол маш их зөрүүтэй байгаа. Яагаад тэгэхээр нөгөө шуурганаас хамаардаг учраас байршлаас хамаарат 400-аас 700 мянган байрны үнэлгээ байж байна. Ерөнхийдөө цаг агаар тааламжтай учраас хөрөнгө оруулах маш их боломжтой муж гэсэн үг. За дараагийн муж бол бас хүмүүсийн маш их хөрөнгө оруулах сонирхдаг муж бол Хавай муж байж байгаа. Хавай муж маань дан арал дээр одоо тогтсон муж гэдгийг л мэдж байгаа та бүхэн. Дотроо бол дан арлууд байж байгаа. Тоолох юм бол бараг 100-аад арал гэж ярьдаг. Гэхдээ хүн амьдрах боломжтой, очих боломжтой 8 арлаас 6 дээр нь яг эдийн засгийн 6 арал дээр эдийн засаг эргэлдээ явж байгаа. Тэгээ гол мужууд арлууд гэх юм бол Хавай, Honolulu, Maui одоо энэ Kauai, Oahu гэдэг энэ 2-3 арал дээр л эргэлдээд үйл хөдлөлгөөрөнд нэлээд сайтай явж байдаг. Цаг агарын хувьд гэх юм бол мэдээж одоо арлын цаг агаартай маш дулаахан, дөрвөн улирлын хувьд нэлээд халуун, чихтэй, маш тааламжтай цаг агаартай гэсэн үг. Харин одоо сургууль, одоо хотжил гэх юм бол бусад
одоо юутай харьцуулахад бол сургуулийн хувьд сайн ч гэсэн одоо хот шиг юм эргэлттэй хөдөлгөөн ихтэй олон мож бол биш, маш их тайван бараг амралтын байдалтай байдаг мож гэсэн үг ээ. За тэгээд Хавай можийн хувьд дундаж байрны үнэлгээ бол 824 мянгаар гарсан байна. Өмнө жилийн хувьд бол тэгэхээр ерөөдөө өндөр үнэлгээтэй можтой орж байгаа. Калифорни, Хавай можууд орж байгаа. Дараа нь Нью-Йорк хот манай ордог. За тэгэхээр ерөөдөө өнгөрсөн жилдээ харьцуулахад бол Хавай можийн үйл хөрөнгөний борлол бага зэргээр буурсан байж байгаа 2.8%. Эсвэргээрээ Калифорни мож бусад можууд бол өсөөд явсан байж байгаа. Тэгэхээр бас buyers market гэж ярддаг. Худалдан авахч ер нь давуу талтай байж болох ийм зах зээл гэсэн үг ээ. Сая можуудын талаар тайлбарлалаа. Одоо ерөнхийдөө яагаад заавал Америкт байр хөдөлгөөн хөрөнгө худалдан авал ямар давуу талтай заавал яагаад авах ёстой юм гэсэн нэг хэдэн товчхон давуу талуудыг би энд бичсэн байж байгаа. Нэгдүгээрт нэг юм бол маш тогтвортой болон одоо transparent гэж ярддаг. Одоо бүх зүйл нь ил тод ийм эдийн засагтай зах зээлтэй. Тэгэхээр таны хөрөнгө болон одоо таны хөрөнгийн өсөлт маш тогтвортой байна гэсэн үг. Эдийн засгийн эрх зүйн хувь тогтвортой байж чадах тийм зах зээл учраас Европоос болон Азиас маш их хөрөнгө оруулалт сүүлийн 2-3 жил бол маш ихээр нэмэгдэж байгаа. Хоёрдугаар давуу тал гэж бичсэн зүйл маань гэх юм бол таны эзэмших эрх маш их тогтмол хууль зүйн эрхээр баталгаажсан. Та тэнд одоо өөрийн хөрөнгөө оруулаад аль биесний эзэмшигч болох юм бол бүх зүйл хуулиараа хамгаалагдчихэдэг. Тэгэхээр маш их тогтвортой эрх зүйтэй гэсэн үг. Би сая ярьсан одоо эдийн засгийн өсөлт нь бол маш сайн явж байгаа. Хүчтэй эдийн засагтай Америк орн бол дээрээс нь leverage гэж ярьдаг. Одоо хөшүүрэг санхүүгийн хөшүүргүүдгээ ашиглах боломжтой. Хөшүүрэг гэдэг нь бол заавал та өөрийнхөө мөнгийг нэг байранд одоо хөрөнгө оруулаад гацаах биш. Зөвхөн урьдчилан мөнгө өгөөд тэрэн дээрээ суурлаа санхүүгийн хэрэгсэл болох mortgage-ийн зээл аваад ингээ хөрөнгөө өсгөөд эргэлдүүлээд явах. Тэрнээс нь орж ирж байгаа орлогоороо дахиад өөр байр худалдаж авах, эргэлдүүлэх маш их боломжтой. Санхүүгийн хөшүүргүүд маш их байдаг. Америкийн зах зээл маань өөрөө маш их давуу талтай байж байгаа. Тэгээд дээрэс нь инфляци буюу инфляц гэж ярьдаг. Тэгээ инфляцаас одоо Монголын эдийн засгийн нөхцөлтэй бас Америкийн нөхцөлийг харьцуулахад бол инфляци Америкт бол маш бага явж байдаг. Тэгэхээр бол таны хөрөнгийн үнэлгээ алдагдах боломж нь бага байна гэсэн үг. Таны өнөөдрийн $100 маргааш $100 эсвэл $105 байж ах магадaltaй. Харин өөр газар бол таны өнөөдрийн $100 маргааш магадгүй $95, $90 байж ах боломжтой байдаг. Учраас эдийн засгийн хувьд бол маш тогтвортой. Үүнийгээ дагаад бас дараагийн давуу тал нь яг Америкт эдийн засаг эрх зүйн харьцаанд орж байгаа бол заавал татврын харилцаанд ордог. Татвар буюу такс. Энэ дээрээ үйл хөрөнгө эзэмшиж байгаа хүмүүс бас давуу талуудыг ашиглаад явах боломжтой байдаг. Энэ дээр бас нарийн одоо мэргэжлийн хүмүүстэй зөвлөгөө аваад ярилцаад явах боломжтой. За тэгээд бас давуу талаас гадна бас таны заавал хийх одоо хариуцлагыг бид нар бас сануулж өгч байдаг. Эрсдэл юу вэ? Таны хариуцлага юу вэ гэж сануулж өгч байдаг. Энэтэй уялдаа та үйл хөдлөх Америкт худалдаж авч байгаа бол энэ хуулиа бас даах хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр гадаад иргэдүүдийн үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ийм акт буюу хууль байж байдаг. Энэ хууль маань бүх иргэдэд хамаатай, байнгын маш их хяналттай явж байдаг. Тэгэхээр та байр худалдаж аваад тэрийгэ зарах тохиолдолд бол буцаага татвар төлөх хэрэгтэй болно гэсэн. Энэ татвар дээр бол би одоо яг татврын мэргэжилтэн хүний хувьд бол нарийн зөвлөгөө өгөхгүй, харин зөвхөн мэдээллийг олгоод явна. Танд ийм одоо ерөнхийдөө одоо үүрэг хариуцлага байгаа шүү гэдэг одоо мэдээллийг би танд өгнө. Тэгэхээр таас энийг тооцоолоод өөрсдөө тооцоолоод одоо шийдвэрээ гаргана гэсэн. Тэгэхээр юу гэхээр та байр худалдаж аваад зарах тохиолдолд таны одоо байр зарж байгаа үнэлгээний 15% нь
татрын одоо IRS гэж ярьдаг татрын газар маань газарт одоо зарж байгаа тал маань ингээд нөөц олгоод авч үлддэг. Гэхдээ 15% татвар өгнө гэсэн үг бол биш. Харин таны тэр зарж байгаа байрны одоо нөхцөл, таны Америкт хэр удаан амьдарсан нөхцөл, байрны одоо хэр үнэлгээ өссөн энэ болгон нөхцлөөс хамаарат таны татрын хэмжээ чинь тодорхойлогдно. Тэнцэнээсээ тэр татрын хэмжээгээ 15% нөөцлж авсан 15%-аас чинь хасаад эсвэл нэмж авах бол нэмж аваад эсвэл буцааж олгох бол буцааж олгоод ингэ явж идэг ийм зохицуулт байгаа. Тэгэхээр энэ бол заавал мэдэх ёстой. Одоо гадаад иргэдүүд буюу монголчууд маань гадны иргэнээр байр хөдөлгөөн хөрөнгө оруулах бол энэ хуулийг бас санаад явж байх нь зүйтэй гэдээ орууллаа. За би түрүүн яг ярьсан ерөнхийдөө үл хөдөлгөөнгийн ямар төрлүүд байдаг вэ гэдээ ярьсан. Single family буюу одоо house гэж ярьж байгаа house байна. House маань өөрөө Америкт газраа эзэмшдэг, агаарын орон зайгаа эзэмшдэг, бүрэн эзэмших хэрэгтэй ийм одоо эзэмшлийн үл хөдөлгөөн байна. Нөгөөх нь бол town house буюу town home, газар дээр сууршин, газраа тал одоо хувааж эзэмшнэ гэсэн үг. Одоо хамтран оршин сууж байгаа айлуудтай хувааж эзэмших юм хэрэгтэй үл хөдөлгөөнгийн төрөл байна. Нөгөө төрөл нь бол кондо буюу орон сууц, монголоор бол орон сууц гэж ярьж байгаа. Орон сууц нь яг одоо хан доторх орон зайгаа эзэмших ийм хууль зүйн зохицуулттай. Дараагийн төрөл нь бол та мэдээж яриг газар худалдаж авах. Тэн дээрээ газар дээрээ өөрийн дуртай хаусыг бариулах ийм боломжууд бол байдаг. Энэ одоо газар болон барилгын одоо зээл болон зохицуулт худалдаа авах үйл ажиллагаа нь маш их нарийн үйл ажиллагаатай байдаг учраас энэ дээр наривчлал зөвлөгөө авч болно. Тэгээд за Америкт хөдөлж одоо байр та хөдөлж авъя гэж бодож байгаа бол та юу одоо би одоо боломжтой юу гэж харж иж магадгүй. Энэ дээр юу танд байвал одоо болох боломжтой гэхэлэр хамгийн түрүүнд нь та одоо Америкт ирж очих визтэй, хүчинтэй хугацаатай визтэй байх хэрэгтэй. Дээрээс нь одоо бэлэн мөнгөөр авахгүй зөвхөн урьдчилгаа төлбөрөөр төлөөд байрныхаа одоо гадаад иргэдүүдийн хувьд бол хамгийн багадаа 30% урьдчилгаа төлбөр төлж байгаа. Энэ урьдчилгаа төлбөрөө төлөөд үлдсэн 70% моргежийн зээлээр авна гэж байгаа бол энэ шалгуурууд бас байж их хангасан байхгүй гэдгээ өөрөөсөө харах хэрэгтэй. Энэ бол ерөнхийдөө тань зээлийн түүх байгаа юу гэдгийг бид нэр харна. Яагаад тэгэхээр Америкт нөгөө кредит буюу зээлийн түүхийн систем явдаг. Тэрийг орлуулах ямар нэгэн зээлийн түүх байна уу гэдгийг харж үзнэ гэсэн үг. Дээрээс нь та өөрөө яг оршин суугаа газраа буюу Монгол өөрийнхөө улстай өөрийн байрыг эзэмшсэн гэдгээ эзэмшдэг эсвэл түрээсэлдэг гэдгээ харуулах хэрэгтэй. Яагаад тэгэхээр Америкт та хөрөнгө оруулах зорилтоор эсвэл одоо second home гэж ярьдаг таны амралтын байр байнгын оршин суух биш одоо хоёр дахь байрны зорилтоор гарч байгаа тийм зорилт учраас та ямар нэгэн хааны газар өөрийнхөө үндсэн гэрийг байгаа гэдгээ харуулах хэрэгтэй болно гэсэн үг. За ерөнхийдөө ийм нөхцөлөд хангагдчих юм бол танд Америкт үйл хөдөлгөөн худалдаж авах хөрөнгө оруулах боломж байна гэсэн үг. За тэгээд санхүүгийн нөхцлөөр авъя гэх юм бол жижигхэн ойлголт өгөхөд 30 жилийн хугацаатай зээл байдаг. Энэ дээр бол монголчууд аюух асуудаг. Нас харалцах уу гэд нас харгалцдаггүй. Нас хүүс болон одоо юугаар ямар нэгэн гарал үүслээр Америкт нөгөө ялгарлах ирэхгүй байдаг учраас та ямар ч насны хүн авч болно. 30 жилийн хугацаатай зээл төлбөрийн чадвараа харуулахад боломжтой. Моргежийн зээл авлаа гэхэд үүнтэй уялдаа бас зардлууд гардаг. Зардал болон одоо таны төлөх ёстой төлбөрийг чинь урьдчилж төлөвлөх төлбөрүүд гардаг. Энэ бол нийлээд нэг ойролцоогоор ойлголт өгөхөд бол 3-аас 3.5 заримдаа 4% ийм зардал гарах боломжтой. Тэгэхээр энийг бас тооцоолно гэсэн үг. За өнөөдрийн байдлаар зүгээр ойлголт өгөхөд моргежийн хувь хүү эсвэл 11% хүүтэй байгаа. Гэхдээ энэ нь бол яг ийм хүүтэй гарна гэсэн үг. Энэс бага гарах боломжтой. Эдийн засаг сайжраад ирэх юм бол улам илүү сайжраа явж байгаа. Он гараа бас гайгүй буурчих боломжтой байж байгаа. За тэгээд ямар материал бүрдүүлэх үү гэсэн ийм жагсаалт байж байгаа.
энийг энэ слайдаас хараад ойлгочих болно. Тэгээ яг харилцагч нар маань харилцаад ирэх юм бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоо ямар материал бүрдүүлэх үү жагсаалтын нөгөө явчихна гэсэн үг. За энэ дээр бол бид нэр өмнө ярьж исэн одоо Калифорни мужид зүгээр энгийн одоо хамгийн бага дундаж үнэлгээтэй байрыг сонгоолох ингээ харуулсан одоо ойлголт өгөхөөс тэгэхэд бол энэ нэг 3 bedroom 2 bathroom буюу 3 өрөө байр байсан. Энэ нэг иймэрхүү дундаж яг ийм тансаг бол биш байрнууд байж байгаа гэдэг ойлголт үүднээс оруулсан байж байгаа. За тэгээ энэ болохоор ерөнхийдөө PMC-гийн эйжентүүд хэдүүлээ хамтарч ажиллахад ямар шатлалтай явах уу гэдгийг би нэг оруулсан байж байгаа. Тэгээд нөгөө тэмдэглэгтлээд энэ видеог эйжентүүд маань үзэх учраас ерөнхийдөө бол Америкийн лайсенсийн хуулиараа бол real estate agent болон agent гэж ярьдаг зуучлагч хийх үүргүүд нь зөвхөн юуг оруулсан байдаг вэ гэхээр зөвхөн байр худалдан авах, зарах, одоо байрны гэрээн дээр л оролцох үүрэгтэй гэж ярьсан байдаг. Юун дээр оролцож болохгүй вэ гэхээр санхүүгийн мэдээлэл дээр оролцож болохгүй. Санхүүгийн мэдээлэлд нөлөөлж болохгүй. Санхүүгийн мэдээллийг өөрөө шалгаад өгнөлт гаргаад хариу хэлж болохгүй ийм нөхцлүүдтэй байдаг. Тийм болохоор ерөөдөө эйжентүүд PMC-гийн төлөөлөгч нар маань яаж ажиллавал зүгээрээ гэж бодсон гэхлээр нэг ийм асуулгын ярилцлагын тэмдэглэл хөтлөх би нэг хэдүүлээ нийлж байгаа одоо форум гаргая гэж бодсон. Энэ дээр яг харилцагчийн хамгийн гол одоо ярилцлаган дээр ярьсан тэмдэглэлүүдэд хөтлөөд нааша одоо над руу явуулаад тэгээ би тэр тэмдэглэл дээр суурлаад тэр хүн рүү өөрийн одоо тэр хувийн мэдээллийг авч аваад имэйл хаяг авч аваад аппликейшнийг явуулъя гэж процессын нэг юм зураг гаргасан байгаа. Тэгэхээр энэ тэмдэглэл дээр юу оруулъя гэж харсан гэхлээр тухайн харилцагчийн худалдан авах байгаа зорилго болон зориултыг аягуулсан асуух хэрэгтэй. Та ямар зорилгоор Америкт байр худалдаж авах байгаа хүүхдүүдэд байршуулах одоо юу гэдгэлээ байрлуулах гэж байгаа юм уу? Эсвэл аяллаа журмаар та өөрөө очих юм уу? Эсвэл зүгээр хөнгө оруулах зорилттой юм уу? Зорилго нь маш их одоо ямар хаана байр авах уу гэдгээс хамаарах учраас зорилго нь аягүй чухал. Тэгээд дээрэс нь Америкийн нэгдсэн улстай холбоотой цаашд ямар төлөвлөгөөтэй ингэдэг нь бас аягүй чухал. Удаан хугацаанд цаашаа байр худалдаж авчаад байх төлөвлөгөөтэй юм уу? Эсвэл төр зур хөрөнгө оруулах зорилттой юм уу гэдг нь бас аягүй бас бидний зуучлалд бас нөлөөлөх учраас энэ мэдээлэл чухал баг. Дээрээс нь сонирхож байгаа байршлалын цаг агарын байдлаа би нөгөө сая ярьсан мууж болгон өөр цаг агаартай. Учраас айл мужид сонирхож байгаа, айл одоо хотод сонирхож байгаа гэдэг нь аягүй чухал. Энийг бас бүртгэж аваад харилцагчтайгаа ярилцаад илүү тодорхой болох хэрэгтэй баг. За тэгээд дараагийн одоо харилцагчаас асуух тэмдэглэл таны харилцагч ямар байрны үн одоо дээд болон доод үн нь ямар санаандаа ямар үн бодож байгаа гэдгийг тэмдэглэж аваад тэрнтэй бас уялдаатай байр хаах хэрэгтэй баг. Үүнтэй уялдаад урьдчилгаа төлбөр өөрийнх нь санхүүгийн байдал боломж нь ямар вэ гэдгийг цаашаа алхам хийх үгүй гэдэг дээр нөлөөлдөг учраас гэхдээ санхүүгийн мэдээллийг шалгаарай гэсэн үг биш зүгээр өөртөө намаар нь тэмдэглэл хөтөлнө л гэсэн үг. Тэгэхээр ийм одоо эхний байдлаар л нэг тэмдэглэл хөтлөх санаа гарсан. Энэ тэмдэглэлийг хөтлсөний дараа одоо над руу брокер руугаа дамжуулах нь энэ нэг шатлалын нэг шатууд хийсэн байгаа. Дамжуулсны дараа би яг брокер буюу одоо тэнцэнээс Америкаас яг харилцагч руу лоон зээлийн шаар аппликейшн болон шаардах бичиг баримтын жагсаалтыг яг имэйлээр өөр лоон болон PMC төлөөлөгчийн оролцуулаад ингээд нэг бүхэл мэдээллийг хангачна гэсэн үг. Ингээ хангасны дараа ерөөдөө одоо мэдээллийг хангасны дараа дахиад нэг гурвалсан зүүмээр нэг конференц кол хийгээд өгчлөлөгчтэй болон PMC-тэй гурвалсан зүүм кол хийгээд асуух асуулт энэ дээр ойлгохгүй байгаа юмнууд бүгднийг асууна гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө бичиг баримт санхүүгийн мэдээлэл шууд аппликейшнаар линк рүүгээ орж явах байдлаар зохицуулъя гэж бодоод байна. Ягаад
Тэгэхээр санхүүгийн хувь хүний мэдээлэл байгаа учраас гэхдээ нөгөө санхүүгийн мэдээлэл одоо зарим хүмүүс чинь зөвхөн банкныхаа хуулгын зургнуудыг аваад явуулах гэдэг. Тэр мөр зохицуултад хэдүүлээ ярьж агаад яавал илүү үр дүнтэй зэгцтэй авах уу гэдгийг ярьж байгаа л уян хатаа явчих. Зүгээр анхаарах юмнууд бол PMC-гийн эйжентүүд бол яг санхүү дээр нь хараад зөвлөгөө өгөхгүй санхүүгийн мэдээлэлтэй нарийн оролцохгүй зөвхөн зуучлах л юм өрхтэй авчвал зүгээр. Ингэсний дараа ерөнхийдөө зээлийн одоо зээл болон байрны ингээд үнийн дүнгийн ингээд дүн гараад ирнэ те. Энэ дээр суурлаад цаанаас би Америкаас листингийн информашнуудыг 7 хоног болгон ингээд давтамжтай явуулаад тэндээсээ дахиад цуглуулж байгаа дахиад зүүн кол гэдэг ч юм ингээд процессинг юм шатлалыг хэдүүлээ тодорхой болгоод гаргачих. Миний энэ гаргасан юм бол зөвхөн санаа ерөнхийдөө иймэрхүү нэг наашин цаашин хөдөлгөөд яг амьдрал дээр яг аль нь илүү зүгээр вэ гэдгийг ярилцаа явчих.